За багш одоо бүх нийт нь хандаад нэг тэр юу бишгээс осоосон. Манай хамгийн чухал баримт шүү дээ. За хагас үдсэний өдөр хагасаа өдөр авах хэдүүлээч уулзсан тий. За 4 он цаа тий. Тухайн өдөр их сайхан зантаа хүн таагтай тэнцвэртэй төрсөлдсөн бол өнөөдөр жаахан муухай зантаа таагтай ажил шүүмжлээ. Гэтэ их тийм бүтээл шүүмж гэж хүлээж авах таагтай ажил бас нэмэр болох. Ямар ядаргаатай гарах гэж бодвол юу ч хүлээж авахгүй. За тэгээд ихэнх нь одоо энэ манай мобилийн оюутнууд бол биеийнх нь манай шагнар байна. За би бас хичээл орж байсан. Тэгээд 2016 онд би энд анх оюутан болж ирсэн юм. Яг 10 жилийн өмнө та гэж 2 дугаар курсаар орж ирж. Тэгээд 3 дугаар 4 дугаар курс хүртлээр борлуулалт амжилттай оролцсон. За өгүүлэлт хийлгсэн. Энэ төвийнхөө үйл ажиллагаанд хийдвэртэй оролцдог хамгийн их зарагддаг оюутан байна. За энэ дөрөв бид нэр ингээд сулгааны ажил хэлцүүлээд энэ дээр гараад яг нэгөр энэ дээрээс гадна бид нэр өөрсдийнхөө одоо коллектив бүрдүүлэх хамт олонсог болох тийм үү? Нийгэм бас нэг одоо нийгмийн хүрээлэл болох гэдэг нэг ойлголт байна тийм ээ. За энэ талаараа энэ төв маань их одоо ач тустай сайхан төвлөдөг. За миний үеийн одоо ихэнх оюутнууд мөрсийнхэн байсан. Мөрсийн оюутнууд одоо хүртэл бид нэр найз нөхөд ингэ явждаг. Тэгэхээр маш олон танилын хүрээлэл нэгддэг. Монгол улсынхаа салбарт гараад ажиллаж байгаа хүмүүс одоо мөрсөн байна уу, мобисэн байна уу? За тэр хүмүүлгэн байна уу? Хоорондоо танил талтай нөхөрлөлт болдог. Сойс одоо түрүүн одоо тэмцээн дээр ирсэн бүх ах эгч нар бол бид нар Монгол улсын хүрээлэл энэ төвөөрөө дамжуулж танилцсан хүмүүс. Тэгэхээр энэ төв бол одоо маш тийм буянтай төв, сайхан төв. Хамт олонны уур амьсгал бүрддэг. Хүнтэй хэрхэн яаж харилцах, одоо хүний арга ивэг болох гэдэг чинь маш олон зүйлээр суралцдаг. Мэдээж олон ашигтай хүн байгаа учраас. Би тэгээд нэг зүйлийг бахархах юм бахархаж хийжтэй. Энэ Антомостар төвд орж ирснээр би тийм нийтэж болсон. Төвийн одоо яг энэ Батбаян багшийн хариуцж байгаа албыг намайг урьдчилан Паган Дулан гэдэг хүн хариуцдаг. За дараа нь Зулбаатар гэдэг хүн хариуцдаг байсан. Дараа нь Халиу гэдэг гурван төрлийн үг ütсэн юм шиг байна. За тэгээд энэ хугацаанд одоо ингээд орой ирээд ямар нэгэн ажилд ингээд таслуулах барих их сургууль орох. За энэ дэлгүүр ороод ширээ ороод хүмүүсийн дөрвж ороод юм. Нөгөө хоол хүмүүс юм аа ингээд цуглуулдаг гэсэн хооч биш ээ. Одоо хөрөл ингээд порцог талах чигээр порцог. Тэгээд тэр дандаа түрүүлж ирснээр би явждаг байсан. Тэгээд энэ номын санд хамгийн суудаг байсан. Тэгээд би явцаад нөгөө Мостартын байгууллагын кодоор байгууллага дээр авах гэдэг. Төв хөнөө байгууллага гэдэг. Тэгээд байгууллага дээр авах гэсэн. Тэгээд байгууллагын код гэхэд би одоо санаж байна л да. 1037 358 гэдэг. Тэгээд байгууллагын код гэдэг байсан. Тэр одоо би яг 10 жил мартаагүй л. Тэгээд намар хэлсэн чинь амжиж одоо ямар ядаргаатай юм наадах марталтай гэдэг. Тэгээд хүмүүс яг уурлаад байна. Тэгээд төв болохоор тийм их сайхан уур амьсгал бүрдүүлдэг. Хүнтэй одоо нийгэмд одоо хүрээлэл оруулж өгөх юм сайхан төв. Одоо та хэд зөвхөн мобис дээр байгаа хүүхэд мобисийн хүрээлэл танилтаа бол та хэд яах вэ? Мобис дээр биш, мобис дээр танилтаа болж байгаа тийм үү? Дараа нь ажлын байран дээр хамтарч ажиллах ингээ бүх боломж нэгддэг. Ийм нэг сайхан төв. Тэгээд одоо миний дүүнер гэх юм уу одоо та хэд маань эрдэмшлэгийн хуралд одоо амжилт хүсье. Тэгээд эрдэмшлэгийн хуралд оролцсон гэдэг маш олон зүйл суралцдаг. Одоо өнөөдрийн жишээндээс харахад энд Батбаян багш гарч ирээд тайлбарлаад сэдвийг нь дурдаад нэрийг нь одоо ангиттай сургуультанд дурдж штэ. Тэгэхээр гарч ирээд өөрөө дахиад өөрийнхөө нэр танилцуулаад өдөртөг шугшаа танилцуулаад сэдвээ дахиад уншаад бичсэн. Чи гэдэг нөгөө цаг алдчих штэ тийм үү? Тийм биз дээ. Энд дээр сэдвээ дурдчихад явчихсан гараад шууд одоо ярьчвал хамаагүй амар баг. За тэгээд өөрийн одоо тэр эрдэмшлэгийнхээ ажлыг үнэхээр одоо шунаж тоглож байгаа хүүхэд бол одоо нөгөө данзгийн нэмсвэр шиг шүлгээ тэргэн гэдэг шиг яг өгүүлээ хүртэл одоо тэмрэхээр ингээд энэ дээр ямар юм байна ингээд ерөөсөө байнгын алдаа мадгийн засаад энэ номын сандаа суугаад за тэр зохион байгуулж байгаа тэрсэн дэш нь үзүүлэн одоо бүгд одоо та гэдэг өөрсдөө хичээл зүтгэв. Ерөөсөө тэн рүү одоо ингээд дуурлж авдаг юм зүйл. Гурав дараад би энэ зүйлийг хэрхэн яаж ярил одоо хүмүүсийн анхаарлыг татах вэ гэдэг юм. Тийм байдлаар өөрийгөө орцсон ч одоо бэлдэж байна. Тэр нь одоо хэтэрхий эндээд реклам болоо явуучихгүй бас хэрэггүй. Реклам болоо явуучих хэрэггүй. Реклам болохгүйгээр яг одоо өөрийнхөө имижийг бүрдүүлээд асуултандаа хэрхэн яаж хариулах вэ гэдэг. Одоо их хурлууд оролцоод байхаар нөгөө юу адаг л да. Уралдаад гэдэг морь шиг болчдаг. Тий. Юм болгонд очтой. Тэгэхээр үсрээд уран зохиолын юм хэрэгжсэн хэлний юм чавж байгаа шиг. Арай бас тэгж бас болохгүй. Тэр бол бас манай үеийнхний алдаа байсан. Тэгээд их дараахан сайхан хүмүүс одоо энэ хоёр таа гэдэг. Тэгээд бидний үед одоо талны хэрэгтэй байсан учраас ерөөсөө төвөө бараг нураач шахвал тийм байлгүйсэн тийм. Тий. Тэгээд таагээд хуралд нь амжилт хүсье. Тэгээд өгүүлэлээ сайхан бичээд хэвлүүлцгээ.
найзаараа юм нөхрөөр хамаагүй уншуулж. Эндээс чинь чиний хараагүй үнцгийг найз чинь харсан байдаг. Тий. Одоо ерөөсөө тийм зүйлүүд нь тэгээд амжилт хүсье. Тэгээд баяртай.